Энэ удаагийн хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанаас харахад ерөнхийдөө бол бизнесийн нөхцөл бол 47% нь муудсан гэсэн юм хариултыг бол өгсөн байна. Тэгэхээр бизнесийн нөхцөл муудна гэдэгт нь юу гэдгийг зардал өсөх ч гэдэм үү те нөгөө талаас инфляцийн үзүүлэлтүүд нөлөөлж байна уу? Яг ямар үндслүүд дээр энэ хариултыг өгсөн байгаа бол? За мэдээж яг манайх бол иргэд бизнесийн нөхцөлийг ямар байна гэж үнэлж гэнэ гэдэг үнэлгээг бол гаргадаг байгаа. Тэгэхээр энэхүү үнэлгээ маань бол олон нөгөө тооны зах зээлд оролцож байгаа тийм ээ. Өрхүүд яг өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж үнэлж гэнэ вэ гэдгээс нь гаргадаг байгаа. За энд мэдээж яг одоо орчин тухайн үед болж байгаа үйл явдлууд ч юм уу те эсвэл бодлогын орчин маань бол хариултанд нь нөлөөлж байгаа хэл та. За бидний хувьд бол яг энэ судалгаа маань бол нөхцөл байдлыг юу гэж үнэлж гэнэ вэ гэдгээр гаргадаг байгаа. За тэгэхээр зэрэг энэ маань бол ямар ч байсан бизнесийн нөхцөлийн хувьд бол анхаарал татж байгаа нь өнөөгийн байдлын үнэлгээгээр ч бизнесийн нөхцөл таарах юм байна гэсэн үнэлгээ жилийн өмнөхтэй харьцуулахад бол нэмэгдчихсэн. За хоёрдугаарт яг гэхээр ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл бас сайжрахгүй таархан байхаар байна гэсэн хариултууд нэмэгдчихэд байгаа. Тэгэхээр энэ маань бол бас бодлого боловсруулж байгаа тийм ээ хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд бол анхаарал татах асуулт болоо гэж харж байгаа. За харин нөгөө талдаа бол сая дурдсанчлан ажлын олдцын хувьд бол нөхцөл байдал өнөөгийн байдлаар ч нэлээд сайн байна гэж иргэд бол үнэлсэн. За ойрын ирээдүйд ч гэсэн бас сайжрах болов гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ яг хөдөлмөрийн зах зээлийн хувьд статистик үзүүлэлтүүдийг харахаар улирлын шин чанартай байгаад байна уу гэсэн юм тайлангууд бол харагдаж байгаа тийм. Өөрөөр хэлэх юм бол юу гэдгийг өвлийн улиралд бол харьцангуй нөгөө статистик үзүүлэлтүүд жоохон буурсан хөдөлгөөнтэй ч гэдэм үү. Тэгэхээр таны хувьд яг хөдөлмөрийн зах зээл дээр өнөөдөр ямархуу дүр зурагтай байна гэж харж байна. Мэдээж нэг талаас ажил хүчний хомсдолтой за нөгөө талаасаа бас ажлын байрны олдоц муу байсан. Одоо энэ удаагийн судалгаан дээр бол ажлын байрны олдоц бол харьцангуй сайжирсан байгаа. Шалтгаан нь юу байна? За тэгэхээр ажлын байрны энэ нөгөө улирлын чанартай гэдэгт бол манайх харьцуулалтаа саяны хийж байгаа харьцуултууд маань жилийн өмнөхтэйгээ харьцуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг ижилхэн нэгдүгээр улиралтай харьцуулж байгаа учраас бол ямар нэгэн хэмжээгээр улирлын нөлөө бол байхгүй. За харин ажлын олдоц ер нь сайн байна гэсэн хариултууд бол сүүлийн хэдэн улирал дараалан ер нь бол ийм үзүүлэлттэй бол яваад байгаа. Тэгэхээр энэ маань бол нөгөө талдаа бас өнөөгийн яг бизнес ихний яриад байгаа асуудлуудаа ч гэсэн бас нэлээд нийцтэй байгаа юм болоо гэж харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр манад ажилгүй хүн асуудал гэхээсээ илүүтэй ажиллах хүчний хомсдол, хүний нөөцийн хомс байдал маань бол илүүтэй асуудал болоод байгаа гэж яригдаад байгаа бизнес ихний хувьд. Тэгээ энэ маань ч гэсэн манай судалгаагаар бас харагдаад байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд бол ажил олоход бол харьцангуй гайгүй нөхцөл байдал бол сайн байна гэж бол ингэж үнэлээд байгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс гэхээр мэдээж цаашаад яах вэ? За та бүхэн энэ дээр ямар хүлээлттэй байна вэ гэдгийг илүү тодорхойлдог тийм. Тэгэхээр яг олон улсын зах зээл дээр ч гэдэм үү, за Монголын нөхцөл ч гэдэм үү, тодорхойгүй нөхцөл байдлууд бол байсаар байгаа. Тэгэхээр яг энэ тодорхойгүй нөхцөл байдал хэрэглэгчдийн энэ судалгаан дээр ямар үзүүлэлтээр харагдаж байна? За нэг тодорхойгүй үзүүлэлт гэж хэлж болохоор зүйл бол орлого дээр байгаа. Хэдийгээр ажлын олдоц сайн байна гэж хүлээж байгаа ч гэсэн нөгөө талдаа бизнесийн нөхцөл таарах юм болно гэсэн хүлээлттэй байгаа даа. Тэгэхээр яг үүнтэй холбоотой магадгүй орлогын хүлээлт маань тодорхойгүй байдал гэж бид нэр хаанаас бас хэлж болохоор байна вэ гэхээр зэрэг орлого сайжрна гэсэн иргэдийн эзлэх хувь маань багасаад дээр нь муудна гэсэн эзлэх хувь маань бас буураад байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол яг орлого нэг хэвийн түвшиндээ байх нь уу гэсэн юм. Энэ дээр бол нэг чиглэлийн биш юм, хоёр эсрэг юм өөрчлөлт бол гарчаад байгаа. Тэгэхээр энийг бид нар бол бас тодорхой хэмжээний тодорхой бус байдлынд байна уу гэж хараад байгаа. Орлого муудна гэхээр яг одоогийнхтайгаа харьцуулахад муудна гэсэн хариулт давмгаалж байна уу? Тийм, жилийн хугацаанд та орлого өнөөгийн байдлаар бол орлого таархан болсон гэсэн үр дүн гарсан шүү дээ. За энэ маань бол яг жишээлх юм бол иргэдийн 36% нь энэ улиралд бол жилийн өмнөхөөс манай санхүүгийн байдал таархан болсон гэж хариулсан байна. Тэгээ энэ бас анхаарал татаад байгаа. Яа тэгэхээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн, эзлэх хувь маань нэмэгдсэн мөртлөө санхүүгийн байдал хүндрэлтэй болсон гэсэн иргэдийн эзлэх хувь нэмэгдчихэд байгаа. За мөн үүнтэй зэрэгцээд 10 орчим хувь нь бол санхүүгийн байдал сайжирсан гэж хариулсан. Мөн л жилийн өмнөхөөс бол нэлээд тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр яг өнөөгийн байдлын үнэлгээний хувьд бол иргэдийн орлого санхүүгийн байдал маань таархан болсон гэсэн юм үр дүн гарчаад байгаа. За харин ирээдүйн хүлээлтийн хувьд бол жоохон тодорхойгүй байгаа гэж хэлж болохоор ирэх нэг жилийн хугацаанд таны санхүүгийн байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг дээр бол иргэд маань
тодорхой хариулт өгөхгүй л байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань бол яг хөөр бас энд санхүүгийнхээ байдалтай холбоотой тодорхой ус байдал байна гэж харж байгаа. Инфляцтай холбоотой асуудал байна. За Монгол онкол сүүлд одоо бодлогын 2.1 чойр огцом одоо нэмэгдүүлсэн шийдвэрээ бол одоо яг одоо бол үргэлжилж байгаа. Тэгээд мэдээж нөө зах зээлийн хүлээлтийг одоо удирдахын тулд урьдчилаад одоо бодлогын үг чангаруулна гэсэн тохиог бол зах зээлд өгсөн байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол инфляц цаашдаа өсөхнээ энэ өсөлтөөс одоо сэргийлэхийн тулд ямар ч байсан чанга одоо мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж. Тэгэхээр иргэдийн хувьд хүлээлт за Монгол банкны одоо мөнгөний бодлогоор дамжиж байгаа бодлогын хөвч гэдэг юм уу энэ бүхнийг аваад үзэхээр ер нь нийцлэн за хүлээлт нь яг яаж одоо харагдаж байгаа вэ? За ямар ч байсан иргэдээс инфляц өснө гэж хүлээж байгаа эзлэх хувь маань бол 4.3 нь бол нэгдүгээр улирлын байдлаар бол үнийн түвшин өснө гэсэн юм хүлээлттэй. За энийг өмнөх улирлалтай харьцуулах юм ерөнхийдөө ойролцоо түвшинд байгаа гэсэн үг. Ямар ч байсан өснө гэсэн хүлээлттэй иргэдийн эзлэх хувь хэмжээ бол ямар нэгэн хэмжээгээр бол одоо доктортой түвшинд байна гэж бол хэлж болохоор байгаа. Тэгэхээр энэ маань бас мөнгөний бодлогод бол яг нэг талаас бол сайн мэдээ ах яа тэгэхээр тийм ээ өсөлтийг бол ямар нэг хэмжээгээр сааруулж байна гэсэн үг. За өмнөх 4-р удирдалд бол энэ тоо бага зэрэг өндөр байсан. Тэгэхээр зэрэг өмнөх удирдалаас бага зэрэг буурж байна гэдэг маань бол ямар ч байсан бол иргэдийн үнийн түвшний талаарх өсөлтийн хүлээлт нь бол бага зэрэг буурж байгааг бол харуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол банкны мөнгөний бодлогын одоо энэ шийдвэр зах зээл дээр өгч байгаа тохион иргэдээр очихоор яг боддоор гарч ирж чадж байгаа. Бас ямар нэг хэмжээгээр иргэдийн одоо хүлээлтэнд энэ нь бол тусгаж байгаа гэж харж болохоор байна. За үргэлжлүүлээ дотоодын гарсан одоо хамгийн сүүлийн үеийн статистикуудаас харах юм бол за инфляц одоо сая дурдсанчлан үнийн өсөлт бол нэмэгдэнэ гэсэн юм хүлээлттэй зэрэгцээд 9.1% гарсан. За улсын хэмжээнд за Улаанбаатар хотод бол үнээс харьцангуй өндөр буюу 2 оронтой тоогоор илэрхийлэгдсэн хэмээрэж байгаа. Тэгэхээр энэ оны хувьд за инфляцт ер нь одоо гол жин дардаг хэдхэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол 25 оны хүлээлт танд яг ямар байна? Яг эдийн засгийн хувьд харах юм бол яг ямар одоо хүлээлттэй байна? Ямар ч гэсэн инфляц дээр бол миний байр суурь бол одоогоор бол инфляц одоо нэг буурна гэж бол хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан бол доктортой одоо юу гэдгийг инфляцийг барих бодлого маань бол цаашид үргэлжлэхээс өөр гарцгүй болов гэж харж байгаа. Тэгэхээр зэрэг энэ оны сүүл манай судалгаанаас харах юм бол энэ оны сүүл гэхэд бол одоо нэг зорилттой түвшин рүү орох боломж бол хязгаарлагдмал байна л гэж хараад байгаа л. Өөрөөр хэлэх юм бол 6-8%. Тийм тэр интервал дотроо бол ортлол нэлийн одоо бас хүнд зорилт байх болов гэж харж байна. Яг одоо олон нийтийн дунд хамгийн ихээр одоо хилцүүлэг одоо өрнөж байгаа асуудал бол татвартай холбоотой асуудлууд байна. Татвар бууруулъя гэдэг. Тэгэхээр таны хувьд татварыг бууруулах тал дээр бизнесүүд болон иргэд аль тал дээр нь ямар байр суурьтай байна? За миний хувьд бол яг бизнесийн талаас харсан ч тэр хувь хүний талаас харсан ч тэр ер нь бол татварыг бууруулахын зүйтэй гэсэн ийм л байр суурийг бол баримталж байгаа. Яг өнөөгийн байдлаар бол манад бол нөгөө татварын дарамт бизнест бол нэлээд өндөр байна уу гэж бол хардаг. За энэ нь бол хэд хэдэн одоо төрлийн татваруудаар бол ер нь харагддаг л да. За тухайлах юм бол одоо нэмэн үртгэхийн татварын манайх жишээлх юм бол оюутлын салбарт бол судалгаа хийсэн. Тэгээ оюутлын салбарын бизнесийн нөхцөл байдлын судалгаанаас үзэхэд бол тэнд бол бас нэгдүгээрт бол татвар өндөр байгаа нь өөрөө дарамт болж байна. За тэгээд энэ нөгөө нийгмийн даатгалын шимтгэлч гэдэг юм уу тий энэ одоо нөгөө татвар маань бол бизнесийнхнийг одоо юу гэдгийг илүү одоо нөгөө албан ажлын байрыг бий болгох энэ одоо сонирхлыг нь бууруулах юм нөлөөг бол авчираад байна гэж хардаг. За хоёрдугаарт яг үхээр зэрэг татварын нөгөө бодлогын жигд бус хэрэгжилт бас бизнесийн дарамт болоод байдаг. Өндөр татвар өөрөө татвар дарамт төдийгүй нэг хэсэг нь одоо жишээ нь нөөтөө төлөөд нөгөө хэсэг нь одоо нөөтөө төлөхгүй байгаа нь жишээ нь оюутлын салбарт гэхэд бол яг албан бизнес эрхэлж байгаа хүмүүст бол энэ нь өөрөө одоо нөгөө зардлын хувьд бол ийм тэнцвэргүй шудраг бус ийм нөхцөлийг бол бий болгож одоо бизнесийн дарамт болдог гэсэн ийм дүр зураг бол харагдчихсэн. Тэгэхээр энээс бид нар одоо бас юу гэж дүгнсэн бэ гэхээр зэрэг ер нь бол татвар нэгдүгээрт бол татварыг бууруулах нь бизнест бол нөгөө одоо илүү эерэг юм орчингуул бүрдүүлэх юм байна. Хоёрдугаарт яах вэ гэхээр татварын хэрэгжилт чухал байна. Жишээлх юм бол нэг хэсэгт нь маш бага татвар, нөгөөтгөнд нь их өндөр татвар тавиад тэгээд ингээд тэрийгээ бас жигд хэрэгжүүлж чадахгүй болохоор энэ нь бол татвараас зайлсхийх янз бүрийн арга замыг одоо нөгөө бизнесүүд эрэлхийлэх нэг талаас тэгээд нөгөө албан ажлын байр бий болохгүй те албан бусын бизнес одоо нөгөө цар хүрээгээ тэлэх ийм нөлөөг авчираад байна уу гэж хараад байгаа л да. Тэгэхээр ер нь бол татварыг бууруулах нь бол зүйтэй. Тэгээ хоёрдугаарт яах вэ гэхээр тухайн татвар яг юунд зориулагдсан бэ? Яах гэж тэр татварыг авч байгаа вэ гэдгийгээ бас эхнээс нь эргэж сайн харах цаг болцсон болоо гэж боддог. За тухайлбал нийгмийн даатгалын
шимтгэл байна л да. Тэгэхээр энэ маань бол байх ёстой юу гэвэл байх ёстой мэдээж. Гэхдээ ямар төвшөнд байх ёстой юм бэ? Яг юунд чиглэсэн бодлого вэ гэдгийг түр бас нэг эргэж харах цаг болцсон болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ бол одоо гэдэг хүн ажил хийж агаад тэгээд тэтгэврт гарсан хойноо ч гэсэн маш өндөр одоо тэр тэтгэврээ аваад яваад ахаар ийм бодлого ингэж явах хэрэгтэй юм уу? Эсвэл яах вэ гэхээр энэ маань яг цэвэр нийгмийн хамгаалал гэдэг үүднээсээ тухайн хүмүүс өөр одоо бусад их сурвалжаар тэр хоримтлаа үүсгээд тийм ээ өөрөө одоо тэр нөгөө одоо өндөр насанд хүрэхээрээ хэрэглэх одоо ирэлэгээ яаж шийдэх юм бэ гэдгийг бас шийдэх өөр бусад шийдлүүд нь хажууд нь зэрэгцэж хөгжөөд яг үндсэн манай одоо энэ зайлшгүй нийгмийн даатгал маань бол тэр нийгмийн хамгаалал руугаа илүү чиглэсэн байх нь зүйтэй болов уу гэж ингэж харж байгаа.